Хичээлийн тэгтэйгээ танилцъя. Загас шиг тайван, арслан шиг зоригтой, туулаа шиг хурдан, харин яс мэлхий шиг удаан байж болохгүй хань шүүгтүүдээ. За одоо хамтдаа ягахан ногоохон хоёрын аяллыг үздэе. Ягахан ногоохон хоёрын аяллаас юу ойлгосон бэ? Ягахан ногоохон хоёр хаагаар аялсан болоо хүүхдээ? Жинлүүрээр гарсан байна. Шаардаад авалцсан байна. Шаардаад хин төгтөд өсөж явсан. Яагаад юм бол хүүхдүүд? Консасо. Тэгвэл яахыг хин авсан мэлээ? Яахыг авсан болоо? Гүн болохоор яах нь? Яахыг шаардаад нисэж яхад авсан байх тийм ээ? Яагаад авсан болоо? Яахан яасан? Яг цаарад орсон болоо? Хүн учраас цаарад орсон байгаа тийм ээ? Өнөөдрийн хичээлийн маань сэдэв хүнд хөнгөн байх нь шүү дээ. Хичээлийн зорилго хүнд хөнгөнийг ялган таньж мэддэг болох нь шүү. За дараах бичлэгийг анхааралтай үзээрэй хүүхдээ. Худалдаач нэг мориндоо хойшуутай наз. Нөгөө мориндоо хойшуутай ноос ачин аяндамдаа атлаа. Хэд явсаар нэгэн голыг атлах болов. Гол маш шимүүн устай тул зэнүүдийг гаргаж. Таас хэвээр нааш хурдан түүхгүйхэн голыг атаж чадав. Харин ноос хатсанаар маш их ядарч арай хийж голыг аталлаа.
хүүхдтэй? Мөр усан дотор алсан. Мөр усан дотор алсан. Наус атсан бэ нөө? Жиндүүрээр тэгвэл юу гэх юм болоо? Нэг ямар зорилгоор ашиглах юм бол? Хинждэг байна. Багшийн энэ гатайгаа цагаан осолтоо ноос, харин энэ дагаа давс. За, ноос давс хоёр маань ямар нөхдөд ажиглаараа өөдгөл гол баталгаас өмнө тэнцүү хэмжээтэй байсан байна. Харин одоо гол баталсны дараа яаж өөрчлөснийг харъя. Хэрхэн өөрчлөсөн бэ хүүхдүүд? Сайгаад хүнд болсон юм болоо? Ноос шингэсэн байна тийм ээ. За хүүхдүүд дараагийн туршилтыг та нар хийгээрэй. Ижил зайнаас хойгоо бүгдээрээс харишаа заяа. За хараараа ажиглаараа. Хараа гисч. Хараа шудан. Хараа чиапу бас. Хараа нэгэн шиген зүг. Хараа хүнхүү бас. Хүн болоо хийсч юм гэж. Яаж өөрчлөгдсөн бол сайн ажиглаарай. Газар унтаа ямар мөр үүсгдэг вэ хүүхдүүд? Тод мөр үүсгэжсэн тийм ээ. Харин хөнгөн зүйл газар тунахдаа ямар мөрийг үлдээжсэн бэ? Өдөг мөр үлдээжсэн тийм ээ.
байгаа. Байна уу хүүхдүүд? Байна. Бас шүдэнд зоос хоёр байгаа. Шараа, шоо хоёр байгаа. Хооронд нь харьцуулна. За, тэр хүүхдүүд тэгэхээр мөр тэр хоёроо харьцуулах нь шүү. 같이 사과가 Тэгэхээр хүүхдүүд мороо тэрэгтэй харьцуулах нь шүү. За, чи. Сайн ажиглаарай. Шүдэнтэй зоостой харьцуулаарай хүүхдүүд. Аль нүндээ сайн одоо шагаага шоотой харьцуултай хүүхдүүд. Шагаа шоо орой жинтэй. Ямар амтан байна вэ? Эдгээр амттыг хөнгөнөөс нь хүнд рүү 1-ээс 4 гэсэн дугаараар дугаарлаарай. Хамгийн хөнгөн амтныг 1 гэж дугаарлах нь шүү хүүхдүүд. За юу? За та нарын ширээн дээр энэ ажлын хуудас байгаа. Байна уу хүүхдүүд? За энэ ажлын хуудсыг бид нар аваарай. Агшаа тавьчих байсан. Хамгийн хөнгөн амтныг 1 гэж дугаарлах нь тийм ээ. Хөнгөнөөс нь хүнд рүү 1-ээс 4 нараар дугаарлах нь шүү.
Тэгсэндээ ямар жимс гарч ирсэн? Хэдэн шинэг вэ? Тэгвэл хэдэн алинтай тэнцүү болсон бол? Оо, ямар сайн хөлтэй. 6 алинтай тэнцүү болсон нь шүү хөлтэй. За. Тэгсэндээ юуны зураг вэ? Оо, чигүүрдэ. Энэ хоёр амьтны алийг нь хөлж бодож байна. Яагаад вэ? Цаавал хамтдаа харъя хөлтэй. Баатлын товчон дээр намайг гэсэн шүү дээ. Хүнд дээр нь ямар зурганы ахалтай хөлтүүд ээ? Сайн байна уу хөлтүүд ээ? Өнөөдөр бидний хичээлээр юу сурч авсан бэлээ? Хүнд өгнө? Оо, сайн байна. Хичээлдээ идэвхтэй оролцсон хүүхдүүдтэй баярлалаа. Багшийн шүрээнээр гэрээ дагаад тавьсан байгаа. Гэртээ хийж ирээрэй хүүхдүүдээ. За яа.